Прокурор 2021 туслах ажилтан 2021 мэргэжлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадваржуулах, хувь хүнийг хөгжүүлэх зорилготой Прокурор 2021 туслах ажилтан 2021 мэргэжлийн тэмцээнийг 2021 оны 11-р сарын 22-наас 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газраас шилэгдсэн 62 прокурор туслах ажилтан оролцож, прокурорын хяналтын ажлын чиглэлүүдээр ур чадвар сорьсон 8 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тийм миний хувьд бол энэ жил тэмцэх учраас прокурорын 2021 гэдэг анх удаа прокурорын тэмцээнд оролцож байна. За өмнө нь бол туслах ажилтнаар ажиллаж байхдаа бол туслах ажилтан 2017, туслах ажилтан 2018 тэмцээнүүдэд өмнө оролцож байсан. Тэгээ энэ өмнөх удаагийн тэмцээнүүдэд оролцож байсан маань энэ удаагийн тэмцээнд бас амжилт үзүүлэх бас үндэс суурь болсон байхаа гэж бодож байна. Хамгийн гол юмуд бол гол анхаарах зүйлүүд бол дүн шинжилгээ хийх чадвар, за тэгээд хууль тогтоомжийг хэрэглээ буюу бодлого дөрвөн төрлийн бодлого бодох энэ чадварууд дээр маш их өндөр онооны юунууд сорилууд байсан. Дан тамгийн прокурорын газрын маань хувьд энэ жил 90 жилийн тохиож байгаа. Өөрөө зүгээс барьж чадах 90 жилийн удаа барьж чадах хамгийн том бэлгээ барьсандаа маш их баяртай байна. Тийм би анх 2018 онд Сонгойрхон дүүргийн прокурорын газарт ажилд ороод 2019 оны 4-р сараас Өрөнгө аймгийн Харан сум дахь Сундундын прокурорын газарт туслах ажилтнаар шилжүүлэн томилогдоод тэгээд 20 оны 1 сарын 29-нд Сонгойрхон дүүргийн прокурорын газарт туслах ажилтнаараа шилжин томилогдсон. Өнөөдрийн тэмцээнд 21 аймаг, тийм дүүргүүдийн дотоодоо 1-р шатандаа шалгарсан шилдэг туслах ажилтнууд ирж өрсөлдөөд тэгээд энэ мундаг туслахуудаа өрсөлдөөд бас тэргүүн барилсантай баяртай байна. Ер нь прокурор хүнийг хуульч биш хүний нүдээр харахад зөвхөн эрүүгийн шүүх хуралдаан төрийн нэрийн өмнөөс улсын ялагчаар оролцдог гэж хардаг. Миний хувьд бол миний эсэний сэдв бол прокурор хүн зөвхөн хэрэг бүртгэн үрдэн байцаах ажиллагаанд зөвшний хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавихаас гадна эдгээр хяналтын ажлын гол зорилго нь хүний эрхийг хамгаалах байдаг шүү гэдэг талаар сэндэ дэлгэрэнгүй танилцуулж илтгэлээд явсан. Манай аймаг бол айгүй онцлогтой. Сэлэнг аймаг бол 2 сум нуурын прокурорын газартай, Сайхан болон Мандал сум нуурын прокурорын газартай нийт 9 туслах ажилтны дундаас шалгараад энэ 2-р шатны тэмцээнд амжилттай оролцсондоо маш их баяртай байна. Прокурор бол ачааллын үед ажил айгүй ихтэй. Тэгээд энэ дээр прокурорын ажил гэж ярьсаар хагаад энэний цаана хэн үлддэг вэ гэхээр эргээ цаана гэр бүлийн хүмүүс нь хамгийн хайртай хүмүүстэй прокурорууд цаг цаваа гаргаж юрөөсөө чаддаггүй харагдаг. Энэ нь эргээд прокурорын хувьд нийгмийн баталгаа нь өөрөө бага мөн эргээд прокурорын байгууллагын эдийн засаг болоод тэр зүйлтэй холбоотой болов уу гэж миний хувьд бол ойлгож эсэнийхээ хүрээнд энэ санааг гаргаж өгөхийг хичээсэн байгаа. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас 2019-2020 онуудад энэхүү мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулаагүй. За Монгол улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөгч Жаргал сайхан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ прокурорын байгууллагын ирээдүй, прокурорын мэдлэг ур чадвар ямар байгаа нь энэ тэмцээнээс харагддаг. Прокурор туслах ажилтан 2021 тэмцээнд амжилттай оролцсон та бүхнээр бахархаж байна. Та бүхэн бол прокурорын байгууллагын ирээдүй юм хэмээн оролцогчдод баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.